өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энд тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүв амьдрал зүв хүсэл зүв бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрийг хатаа нэстэггүй нааш ирж юм шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын итгэж тийм байна ямар гоё юм бэ Сайн бацгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Найзадаа хүүхдүүд хідэн ирэх хідэн үүрэгтэй байдгийг та нар мэдхөө. Хитэн ир хідэн үүргээ. Би мэдэхгүй юм байна шүү. Мэдхгүй чи мэдгүй юм. Би мэдэхгүй. Тийм үү. Тэгэлж амд хэлчихөө. Тэгээч. 4 үүрэг биш ээ. 4 ирэх 6 үүрэгтэй. 4 ирэх нэмээд 6 хөөх үүрэг нь ирэхээсээ илүү юм байна шүү дээ. Тийм. Тийм үү. Түүхэл 6 4 За би чэйжилсэн. Сайн байна. Тэгэхээр хүүхдэд бид нэр ирэхээ маш сайн эдэлдэг. Харин үүргээ төдийлэн сайн биелүүлдэггүй учраас өнөөдөр мөнхийн хотын нэвтрүүлэг хэрхэн үүргээ биелүүлэх талаар хүүхдүүдтэй хамт ярилцахаар зураг бэлдсэн. Хүүхэд ээж аавтайгаа хөдөлцөж явах үүрэгтэй. Арай биш ээ. Биш юм уу? Тэгвэл дараагийнх нь хүүхэд гол дээр тоглож явах үүрэгтэй. Бас арай биш ээ. Биш юм уу? Хүүхэд гоё үлгэрийн ном, боддог ном, зураг мураг үзэж явах үүрэгтэй. Арай биш ээ. Биш юм уу? Тэгвэл энэ тог барьж гүйл гоё гэсэн. Бас биш ээ нэстэггүй. Хүүхэд алгын эмч болох хэрэгтэй гэж байгаа юм уу? Үгүй. За тэгвэл энэ хүүхэд алгын хөгжим сарах хэрэгтэй. Чи нэгийг ч таасан бэ? Оо. Тэгэхээр энэ зургууд чи ямар очтой юм бэ шүдэрхээ? Би тайлбарлаж өгье заа энэ. За. Үүрэг гэдэг нь болохоор хүүхдэд бидний заавал дагаж, мөрдөж, биелүүлэх ёстой зүйлийг хэлдэг. Харин эрх гэх юм бол хүүхдэд бидний эдлэх ёстой зүйлийг эрх гэж хэлдэг. Тэгэхээр хүүхдэд бид нар эрхээ маш сайн эдэлдэг. Харин үүргээ төдийлэн сайн биелүүлж чаддаггүй гэж бид тэр хэлсэн тийм ээ. Тийм болохоор яагаад бас чаддаггүй вэ гэх юм бол үүргээ мэддэггүй учраас чаддаггүй. Надтай адилхан нөө. Та тэгэхээр би чамд эхнээсээ тайлбарлаж өгье заяа. За. Найзадаа та нар ч ихсэн анхааралтай сайн сонсоод үүргээ тэмдэглэж аваарай. Тэгвэл мартахгүй шүү дээ. Эхний үүргийг танилцаа тий. Эхний үүрэг бол эцэг эхээ хүндэлж хайрлах үүрэгтэй. Тийм утгатай юм уу тий? Эцэг эхээ хүндэлж хайрлах үүрэгтэй. Тэгвэл шүдэрхээ энэ дээр нь зүрх зурвал гоё байсан юм байна. Тийм ээ. За тэгвэл хүүхдүүд бид нар аав ээж, гэр бүл бүх хамаатан саднаа хайрлах үүрэгтэй шүү. Үнэхээр гоё үүрэг байна. Нэстэггүй чи тэгж хайрлах чаддгүй. Би чадна. Сайн байна. Найзадаа та нар ч ихсэн аав ээжээгээ гэр бүлийнхнийгээ сайн хайрлаарай. Чиний үүрэг шүү. За тэгвэл хоёр дахь үүрэг нь юу вэ? Энэ. Шүдэрхээ би буруу хэлсэн юм байна. Бүгдээрээ гоё цэцэг ургуулж авах үүрэгтэй. Арай биш ээ. Энэ болохоор юу вэ гэх юм бол байгаль их орноо хайрлаж, байгалаа хамгаалах үүрэгтэй гэсэн үг. Тийм үү. Тэгвэл шүдэрхийн чи энэ дээр нь бас зүрх зорцсон болох байсан юм байна. Хэрвээ нөх юм бол нэстэггүй чи бас өөр юм ярих байсан байж магадгүй. Тэгвэл гоё
уурсан өвс ормол цэцэг ногоон дээр гიშгэж болохгүй. Тэгээ гой урсж байгаа гой тонголог усан дээр хог аяж муухай олгож болохгүй. Тэгээд энэ уулсыг гой хайрлж хамгаалж ах хэрэгтэй гэсэн юм байна тийм ээ? Байгаль орчны хамгаалахын тулд бид нэр хог хаяхгүй байх хэрэгтэй. Бас муу усаа гадаа ил задгаа хаяж болохгүй. Тэгээд бас гой ургасан цэцэг ногоо, мод жимсийг тастаад хогийн ургамал болгож болохгүй тийм ээ? Гэх мэтчлэн байгалаа бид нэр маш сайн хамгаалах хэрэгтэй шүү. Уул нь цэцэг ургасаар хагаад айгүй гоё тийм том болох хэрэгтэй юм байл ш тийм ээ? Гэхдээ том болохоос өмнө тастаа ичдэг тийм. Шүдэрхээ энэ бас нэг хэлчихөө. За тэг. Бид нэр дэвтэр номыг хайрлаж ах хэрэгтэй, бид нэр тугийг хайрлаж ах хэрэгтэй, бид нэр эмчнэрийг хайрлаж ах хэрэгтэй, бид нэр гитар, хөгжмнүүдийг хайрлаж ах хэрэгтэй. Буруу байна. Биш юм уу? Эхний өмнө гэр бүлээ хайрлах хэрэгтэй, байгалаа хайрлах хэрэгтэй гэсэн чинь бус нь бас адилхан хайрлах хэрэгтэй гэсэн үг байх ёстой юм шүү. Байх бэ. За тэгвэл 3 дахьыг нь хэлж игье. 3 дахь нь болохоор Эрдэм намдаа шамдан соролцож суур боловсрол эзэмших үүрэгтэй. Тийм утгатай байсан юм уу, тийм ээ? Тийм болохоор хичээлийн дэвтэр үзэг зурсан баггүй юу? Гэтэ шүдэрхээ заримдаа хүүхдүүд өөрөө мэдлгүй энэ үүргийг биелүүлдэг юм байна шүү. Яагаад гэх юм бол бас хүүхдүүд бид нэр сурах эрхтэй байдаг учраас хүүхдүүд бидний эрхийг усаас хангаж өгөөд бид нар харин энэ эрхийнхээ дагуу үүргээ бас биелүүлж идэвхтэй сайн сурах хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл би л энэ үүргээ их сайн гүйцэтгэж байгаа гэж өөрийгөө бодож байна. Сайн байна. Чамтай адилхан бас манай үзэгч ажил ч гэсэн сурч боловсрол, суур боловсрол эзэмших үүргээ маш сайн биелүүлж байгаа гэж би итгэж байна. Найзуудаа та нар үүргээ сайн биелүүлж байгаа юу? Улам илүү сайн биелүүлээрэй. За, дараагийнх нь үүрэг болохоор Монгол улсын төрийн талбай зорсон байна тийм ээ. Яагаад хугаа хайрлаа. Биш ээ. Яагаад төрийн талбай зорсон бэ гэх юм бол төрийнхөө ёс хуулийг сахиж ард түмнийхээ өгөнд орж хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэсэн үүрэгтэй. За энэ төрийнхөө хуулийг сахиж тэгээд талбай зорсон юм биш тийм ээ? Тийм байх нь аргагүй юм байна. Тэгэхээр зөрөх зорж болохгүй юм байна. Тэгэхээр хүүхдүүд биднэрт зориулсан Монгол улсын хууль гэж байгаа. Монгол улсын хууль хүүхэд гэлтэхгүй хүн бүрт үйлчилдэг. Тийм болохоор хүүхдүүд бид нар Монгол улсынхаа хуулийг мэдээд бас хуулийн дагуу зөв амьдрах хэрэгтэй. Хуулинд нь шүдэх юу гэж ядсан юм бол? Хуулинд нь зөндөө юм байд юм билээ. Зөндөө юм аа. Тэр чинь хүүхдүүд яаж цээжлэх юм бэ? Том болохоор цээжилж юм шиг ээлээ. Амжууд бүр сайн мундаг мэддэг штеп. Жишээ нь ямар хөө зүйлс үүд юм бэ? Жишээлбэл найзтайгаа муудалцаж болохгүй. Хүний зөвшөөрлөхгүй авбал тэр нь хулгай болдог. Хулгай хийсэн хүнийг тэгэж шийтгэхэд хэрвээ усаас тэрийг хийж болохгүй шүү гэж хэлсэн бол хэрвээ чи тэр болохгүй гэсэн зүйлийг хийвэл бас шийдгүүлнэ. Тэгэхээр шудраг ах талаар заадаг юм байна. Бүх сайн сайхан зан чанаруудыг заадаг юм байна тий. Тэгээд бас хэрвээ хиннэгэн ямар нэгэн буруу юм хийсэн бол хариуцлага хүлээх тэр ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг нь хууль заасан байдаг. Тийм болохоор найзуудаа та нар хуулийг баг гэлтгүүгээр уншиж судлаад сайн биелүүлэх үүрэгтэй шүү. За дараагийнх нь юу юм бэ? Дараагийнх нь яагаад энэ зорсон бэ гэвэл хүүхдүүд бид нар өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавиад эрүүл мэндээ сахиж хамгаалах үүрэгтэй. Тийм үү? За энэ нэмж зорсон байгааз эмч биднийг үзэж бид нар өвчтөе үедээ эмчээр очиод үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр хүүхдүүд хөвчлэн энэ үргийг сайн биелүүлж чаддгүй юм байна. Яагаад гэвэл би ч гэсэн заримдаа гадаа тогломоор санагдаад дулаахаар зүмсгүй өдөө үед гарааг өчтдөө шүү дээ. Тэгэхээр ханаа төрөөд ингэж болохгүй нэ. Тэгээд бас бид нэр хамаагүй болгоомжгүй тоож агаад гар хөлөө гимтээгээд тэгдэг тийм ээ. Тийм болохоор та найзуудаа та нар өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө хамгийн сайнаар хамгаалж чадах учраас энэ үүргээ сайн бодож үргэлж биелүүлэхээр хичээж байгаарай. За хамгийн сүүлийнх нь хүүхэд бид нар авьяас чадвараа хөгжүүлэх үүрэгтэй. Тийм байна тийм ээ. Авьяас чадвараа хөгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр дан ганц хөгжим биш байх нь байна. Хөгжим биш, уран зураг, усын спорт,
Спорт байж болно, хөгжим байж болно. Тэгээд уран уншлага байж болно, дуу, бүжиг байж болно. Тэгээд өөртөө байгаа бүх төрлийн авьяасуудаа хөгжүүлэх нь бас чиний үүрэг шүү. Хөөх. Тийм 6 үүрэг байдаг ахын яг л мундаг том хүн болсон юм шиг санагчлаа. Би үүргээ биелүүлж яах гэж цагдаа нар тэгдэж штэ. Цэрэг хүн урж ирээд сайн байна уу? Би үүргээ биелүүлээд ирлээ гэж ингэдэж штэ. Тийм. Хүүхдэд бид нар ч гэсэн биелүүлэх үүрэг байдаг учраас хүүхдэд та нар биелүүлж байгаа үүргээ сайн бодоод үргэж биелүүлэхийг хичээж байгаарай. Шийдэрхэн би эхнээс нь цээжээр хийх гээд үзхөө. За тэг. Ээж аавыгаа хайрлах. Зэ. Арай л ондоо сонсогдоод байна. Гэр бүлээ хайрлах. Эцэг их гэр бүлээ хайрлаж хамгаалах хэрэгтэй. Хэрвээ дүү юм уу эгч байгаа бол ах байгаа бол бас хайрлана гэсэн үг тийм ээ? Яг зөв. За дараачих нь гэхээр Хайрлах зүйл. уул ус цэцэг байгаль орчноо хайрлаж хамгаалж хэрэгтэй. Зүйтэй. Муухай хог могоо хамаагүй шин тийш нь хайж болохгүй, гой цэвэрхэн байгаа усыг бохирдуулж болохгүй, муухай исэн ч гэсэн нэмж бохирдуулж болохгүй. Тэгээд ургаж байгаа ургам бол цэцэг ногоон дээр хамаагүй хөшиж болохгүй, тасдад зулгааж болохгүй. Яг зөв чи сайн ч хэлсэн юм байна. За тэгвэл 3 дахьыг нь хэлээрэй нэстэггүй. 3 дахь нь лээрээ гэрийн даалгавраа сайн хийж агаарэ. Гэрийн даалгавраа сайн хийж авах хэрэгтэй. Юу лээ? Гэрийн даалгавраа сайн хийж явах. Гэж яг хэлж болохгүй юм байна. Тийм үү? Хичээлдээ шамдан сураад суурь боловсрал эзэмших үүрэгтэй. Хичээлдээ шамдан суралцаад суурь боловсрал эзэмших үүрэгтэй юм байна шүү найзуудаа. За Дараагийнх нь гэхээр туг чинь юу лээ? Хоёлаа энэ дээр та юу илээ назад манай үзэгч таньцууд маань бүр сайн мэдчихэж нэстэггүй чи яраа мартсан юм шүү. тийм төрийнхөө хуулийн дагуу амьдрах. Төрийнхөө хууль ёсыг сахиж дээдлэх хэрэгтэй. Бид манай Монгол улсын төрийн хууль маань хүмүүсийг сайн хүн болгохын төлөө байдаг учраас хүүхдүүдэд төрийнхөө хуулийг сайн дагаарай. Тэгээ би сайн чэйждэггүй би дөнгөцөө цөөхийг нэг л мэдж авсан. Гэтэл найзуудаа бүгдээ хамтдаа хичээгээд бүгдээ мэдж авцгаая. Тийм шүү. За тэгвэл дараагийнх нь эрүүл мэндээ хамгаалж ах хэрэгтэй. зүйтэй бидний биеийг биднээс илүү сайн хамгаалж чадах хүн байхгүй. Тийм учраас өөрийнхөө биеийг маш сайн хайрлаж, нандинаж, сахиж хамгаалах хэрэгтэй шүү. Хүүтэн болцсон байхад гадаа нимкэн гүйж тоглож болохгүй. Тэгээ бас хамаагүй болгоомжгүй тоглож байгаад гар хөлөө ямар нэгэн биеийн хэсгийг гэмтэж болохгүй шүү найзуудаа. За тэгвэл дараагийнхыг Дараагийнх нь лээ авьяас чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. сайн байна. Чи ямар ч авьяас чадвартай байсан түүнийгээ хөгжүүлвэл хэрчиг хөгжөөд чамайг маш том амжилтанд хүргэж чадна шүү. Тийм болохоор авьяас чадвараа хөгжүүлэхдээ хойрог гандаж болохгүй шүү. Баярлалаа шийдэрхээ бидний 6 үргийг хүүхэдүүдэд зааж өгч бас надад зааж гисэн баярлалаа. За тэгээд сурсан бол би ч гэсэн маш баяртай байна. Надад өнөөдөр мэдэж авсан 6 үргээ үргэлж биелүүлцгээе. Ингээд мөнхиадхан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Найзуудаа мөрөөдөлтөө нисцгээе. Найзуудаа харанхуйд гэрэлтээрээ. Хааны хүүхдүүдээ баяртай.